Монгол Ардын Хувьсгалт нам Баасанхүү Инх хоёр гих хоёр даргатай ганц тамгатай болцоход байгаа түүхийг үзэгч танд эргэн сануулъя. Өмнө нь Монгол Ардын Хувьсгалт намын дарга Намбарын Инх хоёр байсан бөгөөд 12 дугаар сарын 9-нд улсын хурлын гишүүн Баасанхүү төрийн ордонд Монгол Ардын Хувьсгалт намын их хурлыг зохион байгуулж энэ хурлаар түүнийг тус намын даргаар томилсон тухай зарласан юм а. За хариу үүний маргааш нь Монгол Ардын Хувьсгалт намын нөгөө дарга Инх хоёр хурал хийж ийм зүйл байхгүй гэж мэдэгдэж байлаа. За энэ маргааныг таслах шүүх хурал маргааш болно. Хэрвээ шүүх маргааш улсын хурлын гишүүн Баасанхүүг Монгол Ардын Хувьсгалт намын даргаар бүртгэж авбал Монгол Ардын Хувьсгалт намын даргаар Баасанхүүг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болно. За гэтэл энэ чухал шийдвэрийг гаргах шүүхэд Монгол Ардын Хувьсгалт намын нэр барьсан хүмүүс нөлөөлж байна гэж улсын хурлын гишүүн Баасанхүү өнөөдөр хэвлэлийн урал хийлээ. Хоёрны өдөр бол ажлын өдөр учраас томилогдсон шүүгчид бид нар материал өгөх зорилго тавьсан. Харамсалтай 5 шууд хурал хийнэ гэсэн. Өнөөдөр ч гэсэн одоо бид нар зарим нэгэн зүйлүүд нь тайлбарлах, нотлох баримт цуглуулах ийм хугацаа өгөхгүй байна. Тэгэхээр энэ бол ерөөсөө хоёр ерөнхийлөгч байсан хоёр ерөнхийлөгч элбэгдэрж Инх хоёр гэдэг хоёр ерөнхийлөгч шууд болон шууд ус утгаар шүүхэд нөлөөлж байна гэж би хардж байгаа. Түүнийг занал хийсэн зэрэг өөр бусад асуудлууд ч байгаа. За өөрийнхөө зөв гэдгийг батлахын тулд улсын хурлын гишүүнээс татгалцахад ч бэлэн гэж тэрээр хэллээ. За харин Инх хоёр даргатай Монгол Ардын Хувьсгалт намын нарийн бичгийн дарга Эрдэнэчамын гишүүн Баасанхүү Монгол Ардын Хувьсгалт намын дарга битгий хэл тус намын гишүүн бишгээд түүний ард Монгол Ардын нам бий. Монгол Ардын нам хууль хяналтын байгууллагад нөлөөлж байна гэж мэдгдлээ. Ардын намын дарга хөрс өг өнөөдөр ерөнхий сайд төрийн ордон Их тэнгэрт байр танхимаар хангаад төлбөр мөнгөний цаг тухайд нь авахгүй хоошлуулж өгөөд дараа нь ил тийм гэмт хэрэг шинжтэй байхад нь өөрийнхөө мэдэлд байгаа цагдаа шүүхийн байгууллагуудаар хэрэгсэхгүй болгуулаа. Дээрээс нь ямар нэгэн байдлаар шүүхт нөлөөлөөд Монгол Ардын Хувьсгалт намын бүртгэлтэй ямар нэгэн байдлаар энэний ард бид нар Монгол Ардын нам байна. Ардын намын дарга хөрс өгөх гэж үзнэ. Тийм учраас Ардын намтай хариуцлага ярих болно гэдэг бол харин албасаар зарлж. Энэ бол Баасанхүү гэдэг хүүхэлтэйгээр дамжуулж хийж байгаа ажил болохоос Баасанхүүгийн өөрийнх нь бол мөрөөл биш ээ. Монгол Ардын Хувьсгалт нам дараагийн сонгуульд амжилт үзүүлэх нь ил тодорхой болж эхэлж байгаа үед манай нам руу, намын удирдлагууд руу дайрч байгаа дайралтын нэг л хэлбэр. За ямар тач хоёр талд хуваагдсан Монгол Ардын Хувьсгалт намынхны байр суурь ийм байна. Эцэстээ Монгол Ардын Хувьсгалт намын дарга хэн болохыг маргааш шүүх шийднэ.